За би нэг хэдэн асуулт асуугаад байна. Яг үзэл баримтлалын хүрээнд нэг ийм зүйл тодруулмаар ах юм. Энэ хууль өөрөө хэрэгжилж байгаа хүмүүстэй тэмцэх гээд байна уу? Худалдан орлуулж байгаа хүмүүстэй тэмцэх гээд байна уу? Яг энэ асуултаа урган гараад хэрэглэгчдээр барьж байгаа бодлого, ялын бодлого, нөхөн сэргээх бодлого, за энэ худалдан орлуулж байгаа хүмүүстээр одоо баримтлах ялын бодлого зэргийг ерөөсөө ялгаатай, ялгамжтай ерөөсөө оруулж ирээгүй юм шиг харагдаад байна. За яг энэ нөгөө хуулийн төсөлтэй хамт ирж байгаа энэ танилцуулга бусад мэдээллүүдийг харахаар ч гэсэндээ тоо статистик мэдээллүүдээ бас ерөөсөө ийм англиар ерөөсөө гаргаагүй байна. Хэрэглэгч, донтогч, яг далд хэрэглэгч, дээрэс нь борлуулагч, зуушлагч гэд маш олон ялгаатай талууд байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ дээр одоо юу гэдгийг ял шийтгэл авсан хүмүүс нь ихэнх нь хэрэглэгч байгаа мó, борлуулагч нар байгаад байгаа мó гэдгийг ерөөсөө тоо статистик мэдээллүүд ялгаагүй байна. Тэгэхээр яг нөгөө хуулийн үзэл баримтлалын хүрээнд та хэд маань яг хинтээ тэмцэх гээд байна вэ гэдэг ийм асуулт. За хоёрдугаарт үүнтэй холбоотой яалчдаггүй яг энэ ялын бодлогын асуудал гарч ирж байна. Ялын бодлогоо саяын миний энэ хэлээд байгаа яг энэ ангиллын хүрээнд яаж харж байгаа вэ? Тэрнээс хэдэн гарам хэрэгснээрээ ял ялгамжтай ах тухай ойлгомжтой мэдчихээн тийм. Гэхдээ илүү энэ хар тамхи чинь илүү ингэж хууль бус зах зээлийг бий болгоод, илүү донтогчдыг бий болгоод, илүү хэрэглэгчдийг бий болгоод, хүүхдүүдийг, залуучуудыг уруу татаад байгаа энэ худалдан борлуулад байгаа яг энэ сүлжээн дээрээ ямар бодлого ирж байна вэ? Тэднэрт баримтлж байгаа нь ялын бодлогын талаар нэг тодорхой хэлээч гэдэг. За 3 дугаарт би яагаад энэ хэрэглэгч гэдэг дээр жоохон санаа зовоод байна уу гэвэл илүү хэрэглэгчдэр төвлөрсөн бодлого манай ус баримтлаад байна л та. Хэрэглэгчийг бид нар өвчтөн гэж харахгүй байх гэсэн үг. Хар тамхин дээр ч ялгаа авахгүй, архин дээр ч ялгаа авахгүй, бусад төрлийн донтолт дээр ч гэсэн яг ялгаа авахгүй. Мөрөдөд тоглоомч гэсэн юм дээр орно. Архинд донтож исэн хүн донтолт нь идэхгүй, эргээд тоглоомны донтогч болж байна гих мэтэр. Тэгэхээр яг энэ нөгөө донтолттой тэмцэж байгаа арга барил зүйлүүд дээрээ илүү бид нар яг хармаар байна. Тэгэхээр энэ дээр ямар бодлого байна вэ гэдэг. За хамгийн сүүлийн асуулт би одоо буруу сонсоог бол энэ Баян-Онгор аймагт сүүлд байгуулагдж байгаа нэг албатай эмчилгээний төвийн асуудал ер нь ямар үе шаттай яваа вэ? За хамгийн гол нэг байшин барилга барихаас гадна нөгөө албатай эмчилгээний чинь хөтөлбөр, програм, хүний нөөц хэр бэлэн байгаа вэ? Тухайн аймаг орон нутгийн иргэд энэ төвийн чинь талаар зөв ойлголттой байна уу, буруу ойлголттой байна уу? Ер нь нэг жаахан ад үзэх маягтай л юм сонсогдоод байна. Манай аймгийг одоо ингээд нэг архиндны эмчилгээ хийлгдэг хүмүүсээр дүүрэглээ, нөгөө хүмүүс нь буцаж явахгүй гэдэг. Ингээд нийгэмд эдгээр хүмүүсийг ялгарлан гадуурхах энэ суурь. За 3 дугаар микрофон. За баасан жаргалагч хүний асуултанд хариулъя. За өнөөдөр сүүлийн 9 жилийн байдлаар бидэнд байгаа статистик тоо мэдээлэл бол 2100 гэмт хэрэгт 2422 холбогдож байгаа. За өөрөөр хэлбэл жилд дунджаар 233 хэрэг үлдэж байна гэсэн үг. За эндээс өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа эрүүгийн хуулиар бид бас 5 одоо төрлийн багцлж хэлбэл үйлдэл ял шийтгэлийн бодлого хэрэгжиж байгаа. Нэг нь бол хүүхдийг байнгын мансуурах байдал татан оруулсан. Мансууруулах, сэтгэц нөлөөд бодис ашиглах буюу хууль бусаар бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлсэн, илгээсэн, худалдсан, бусдад өгсөн, олж авсан. 3 мансууруулах, эм сэтгэц нөлөөд бодис хэрэглэх орон байраар хангасан. 4 за мансууруулах эм сэтгэц нөлөөд бодисыг албан тушаалтан, албаны чиг үүрэг бүрэн эрх нөлөөг уруулан ашиглаж завссан. 5 мансууруулах эм сэтгэл нөлөөд бодисын түүхийн эдийг хууль бусаар тариалсан, ургуулсан үйлдэлүүдэд эрүүг яриачлал хэрэгжиж байгаа. Энэний цаана энэ мансууруулах одоо сэтгэл нөлөөд бодистой холбоотой хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэх, түүх, хэрэглэх, ашиглах, дамжуулах, зуучлах, үйлдвэрлэх, тээврийн хэрэгслээр хангах, хууль тогтоомжч эргэлтэд оруулсан гэх мэт олон үйлдэлүүд ямар нэгэн одоо эрүүгийн хариуцлага байхгүй зарим тохиолдолд зөрчлийн хуулиар торгуулад өнгөрч байгаа. Тийм учраас нөгөө таны хэлээд байгаа бид нар нөгөө статистик судалгаа гарвал ял шийтгэлийн бодлого гэвэл маш олон үйлдэлүүд нийгмийн аюулын шин чанар, хор хохирлын хувьд
бүр илүү одоо орон байраар хангахаас илүү аюултай жишээ нь үйлдвэрлэх гэсэн үйлдэл өөрөө эрүүгийн ял шийтгэлийн одоо энэ бодлогод хамрахдахгүй байна. Өөрөөр хэлбэл торгуулаад өнгөрч байгаа. Тийм учраас бид энэ 61 оны, 71 оны, 89 оны Нүүбийн конвенцээр хүлээсэн үүргийнхаа дагуу энэ аюултай үйлдэл болгоныг буюу одоо ямар нэгэн үйлдэл орхигдуулахгүйгээр ял шийтгэлийн бодлогод хамруулж хариуцлага тооцоолж болж байгаа. Энэ дундаа байнгын зохион байгуулалттай үйлдэж байгаа энэ гэмт хүлгэллүүдэд чиглэсэн ялын бодлогыг чангатгаж байгаа. Энэ юунаас хамаарч ийн гэхээр хувийн хэрэглэнээс гадна энэ тун хэмжээндээ өөрөөр хэлбэл олон улсад байгаа нэг жишг харахаар ерөнхийдөө нэг 50 г хүртэл мэдээж бодисын төрөл төлөвлөөс хамаарат янз бүр байгаа. Жишээ ярихад одоо канабис дээр ярихад 50 г хүртэлийг бол бага хэмжээтэй. За ер нь 50-аас дээш 100 гэ явчих юм бол их хэмжээтэй 500 граммаас их бол онц хэмжээний гэдэг. Тэгэхээр энэ болгоны чинь цаана нөгөө гэмт үйлдэлийн цаад санаа зорилго, нийгмийн аюулын шин чанар байгаа учраас ингэж бид ялын бодлогыг Гүйцээгээд хариулъя. Яг бол наадах чухал сэдв яриад байна. 3 дугаар микрофон. За дараагийн таны асуултанд хариулахад ер нь донтох эмгэгтэй хүмүүсийг ял шийтгэж эрүүгийн хариуцлагад татхаасаа илүү бид бас одоо энэ олон улсын жишгч ер нь тийшээ чиглэж байна. Бага хэмжээний хэрэглэн дээр энэ хүмүүсийг эмчлэх, донтох эмгэгээс нь салгах энэ чиглэлээр бас бид хуулийн концепц өөрчлөлт оруулж байгаа. Одоо жишээ ярихад шүүхийн шийдвэрийн дагуу албадан эмчлэх мансууруулалт донтой эмгэгтэй хүнийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяанд албадан эмчлэх ийм хуулийн зохицуулт өнөөдөр байгаа. Энэ хуулийн төслийн үзэл баримтлалыг хуулийн төслийг боловсруулж авах үед жишээ нь шүүхээс ямар нэгэн байдлаар албадан эмчлэх шийдвэр гаргасан тохиолдол байгаагүй. Харин энэ засгийн газрын хуралдаанаар хилцсэн одоо энэ үеэр 2 тохиолдол гарсан. Одоо өөрөөр хэлбэл шүүх бас энэ хуулийн хэрэглээг 3 дугаар микрофон. албадан эмчлэх энэ одоо шийдвэр гаргаж эхэлж байна. Өөрөөр хэлбэл мансуурах донтох эмгэгтэй хүнийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа майддах эмнэлэг дээр шоронгийн тэрүүн дээр одоо албадан эмчлэх ийм шийдвэр гаргаж одоогийн байдлаар 8 хүнийг бас албадан эмчилгээнд хамруулахаар ийм шийдвэр гараад явж байгаа. Тэгэд энэ ингээд цаашдаа бид бас нөгөө олон улсын эмчилгээний стандарт, эмчлэх хөтөлбөр энэ бүх зүйл дээр анхаарал явна гэсэн үг. За 4 дугаар микрофон. За нэмээд хариулъя. Ер нь энэ албадан эмчилгээтэй холбоотой, сайн дурын эмчилгээтэй холбоотой асуудал их эмзэг сэдв болчиход байгаа. Иргэд нэг хэсэг сайн дураараа эмчилүүлэхээр ханддаг. Ялангуяа архич бай, мас уруулах нэм сэтгэгднүүдтэй бодисч бай. Тэгэхээр ингээд яг төвлөрсөн одоо юу гэдгийг манай улсын одоо мэдлийн эмнэлгүүд дээр хийж байгаа эмнэлгийн үйлчлэгээ маань одоо хүртээмжтэй биш. Тийм учраас одоо хувийн одоо хөвчлийнхэн бизнесийн байгууллагууд энэ зарим төрлийн үйл ажиллагааг явуулдаг. За өмнөх жишээнүүдээс харахад ялангуяа Баянгар аймагт анхлан эхэлжийн төсөл, итгэл төсөл бид нар хэрэгжүүлж үзсэн. Монгол Улсын гэмтрээс урьдчилан сэргийлэх ажил зохицуулах зөвлөл. За тэгээд аймгийн одоо салбар зөвлөл, нийслэлийн зөвлөлтөйг хамтраа дараа нь нийслэл хотод нийслэлийн хэмжээнд 2 жил хэрэгжүүлсэн. Дараа нь Баян зүрх төвөрөөр хэрэгжүүлсэн болох юм байна гэж үзсэн. За тэнд бол хэн хамрагдсан юм гэхээр мэдээж архинд гүн донтсон иргэд хамрагдсан. Голдуу сайн дураараа. Гэхдээ хороо одоо сум дүүргийн холбогдох одоо байгууллагуудаас бид нэр засгийн анган шатны нэг жишээ судалгаа аваад иргэд 4 дугаар микрофон гүйцээгээд хариулъя. Өтсөн хүмүүсээ ингээд 2021 оноос 23 он хүртэл ингээд 3-4 жилийн дотор ингээд эмчилж өтсөн болох юм байна гэж харсан. За энэ дуршлагыг бас нэлээд сайн хэрэгжүүлж эрүүл одоо Монгол хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бас нэлээд ахиц гаргасан утгаараа баруун бүсийн эмчилгээний төвийг Баянгорт аймагт байгуулахаар шийдвэрлээд ингээд барилгын ажил нь одоо явагдаж байгаа 7 тэрбум гаруй төгрөгийн төсөвтэй. Ер нь эх ондоо багтаад үйл ажиллагааны жигдрээд явах байх гэсэн юм төлөвтэй байгаа. За зүгээр жишээлээд хэлэхэд ялангуяа одоо тэр донтолтын эсрэг хэрэгэлдэг гол юмнууд байгаа. Яг Монгол улсад орж ирж байгаа яг шаардлага хангасан эмийн тухайн үеийн ханшаарт одоо зөвхөн 100-аас 120 мянган төгрөгөнд ингээд аваад хэрэглээд болчдөг.
Тэр хүн сайн дураараа эмчлүүлэхээр сая гараа явцдаг. Тийм учраас ингээд улсын одоо яг энэ хуулийн зохицуултын хүрээнд төрийн эмчилгээ үйлчлэгээнийх нь чиг үүргийг бас тодорхой болгож байгаа. Эрүүл мэндийн байгууллага юуг нь хариуцахын, төрийн бус байгууллагууд ямар оролцоотой байх юм, бусад эрх үхий субъектууд орон нутаг аймаг нь ямар байхын гэдэг дээр бас ялгаа зааг нь оруулж өгч байгаа учраас дараа нь энэ хүрээндээ ингээд энэ төвүүдэд түшгэлээд Дөрөвдүгээр микрофон гүйцэтгэх хариулцгаа. тэгэхээр иймэрхүү байдлаар иргэдэд дарамт санхүүгийн дарамт үүсэхгүйгээр бас энэ хуулийн одоо үйлчлэл явагдаад эхлэх юм бол энэ хугацаанд бас зарим одоо барилга байгууламжийн ажлууд жигдрээд явах бах. Тийм учраас хэрвээ одоо энэ хуулийн одоо зохицуулт хэрэгжээд ирсэн тохиолдолд бол ялангуяа энэ донтолтоос урьдчилан сэргийлэх эмчлэх чиглэл дээр бол чиг үүрэг нь тодорхой болно. Тодорхой үр дүнгууд гарах болов. Эмчилгээний зардал хэдийгээр урсгал зардлууд яригдж байгаа ч гэсэн нэг одоо тухайн иргэндээ хамааралтай зардлууд маань буурах, бодтойгоор буурах гэсэн ийм тооцоолол гаргасан байна. За болсон. Тодорлох уу? Баасан жаргалагчны микрофоныг өгье. За баярлалаа. Тэгээд нөгөө яг би хэрэглэгч тэр дундаа хэрэглэгч хүүхдтэй холбоотой зохицуултыг яг энэ хуулийн төсөл дотроос хайгаад олсонгүй. Ялангуяа хүүхэд бага насны өсвөр насны хүүхдүүд яг хэрэглэгч болж байгаа тохиолдолд ямар үйлчилгээ, ямар зүйл дээр илүү анхаарах юм, ямар асуудлыг бид нар анхаарах юм, үйлчилгээнийх нь өөрийнх нь дэд бүтцэн яаж явах юм гэдэг зүйл ерөөсө холбоос яг нөгөө процессын холбоосууд ерөөсө харагдахгүй байгаа хгүй. Нөгөө бусад хүүхэд хамгааллын хуультай, нөгөө хууль зүйн хороотой гэд ингээд нөгөө шүүхтэйгээ гэд ингээд ерөөсө уялдаа нь харагдахгүй байгаа. Энийг нэг анхаарах хэрэгтэй болох байх. За хоёрдугаарт энэ бидний нэг айхтар 2018 он шинжилсэн найруулгаар баталсан согтуурах мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албатай эмчлэх тухай хууль гэж баталсан байгаа. Тэгээ энэ хуулийн хэрэгжлийн үр дагаврын үнэлгээ өөрөө энэ одоо манай бидний хэлцэж байгаа хуулийн төслийг чинь бас айгүй чухал хэсэг нь байхгүй. Энэ юусе огт байхгүй байгаадахын тарааж. За хэн хариулах вэ? 3 дугаар микрофон. За, баасан жаргал гишүүний асуултанд хариулъя. Энэ дондох эмэгтэй хүнийг за тэр дундаа хүүхдийн хувьд яг одоо ямар эмчилгээний арга зүй, сэтгэл заслын үйлчилгээ байх вэ гэдэг бол олон улсын стандарт байт юм байна. Тийм учраас бид энэ хуулийн төслийнхөө 9-р бүлэгт яг энэ төрөлжүүлж хүүхэд гэж бичээгүй ч гэсэн энэ дондох эмэгтэй хүнд үзүүлэх тусламж үйлчилгээний үзүүлэх үйлчилгээний төрөл бүрээр нь бүлэглэж бичсэн байгаа. За бид бас дутуу зүйлийн үйл ажлын хэсгийн хүрээнд бас та бүхэнтэй хамтарч ажиллаж илүү тодорхой болох талаас анхаарч ажиллая гэж бодож байна. За түрүүн би бас нөгөө таны асуултанд хариулж байхдаа хэлжсэн. Үнэхээр үнэн тэр хуулийн хэрэгжилт 3 дугаар микрофон гүйцэтгэх хариулъя. хангалтгүй байгаа. Шүүхийн практикт сая харин одоо энэ жил 8 тохиолдол гарч байна. Өөрөөр хэлбэл мансуурах донтой энэ эмэгтэй хүнийг захиргааны журмаар албатан эмчлэх энэ шийдвэр шүүхээс гаргаж одоо манай шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерхий газрын харьяа манддах эмнэлэг дээр албатан эмчилгээ хийлгэж байгаа. Өөрөөр хэлбэл хуулийн хэрэглээ одоо л ингэж бий болж байна гэсэн үг. Өмнө нь ерөөсөө энэ албатан эмчилгээ хамруулах ийм шүүхийн шийдвэр гарч байгаагүй. Тэгэхээр бид бас энэ цаашдаа бас энэ асуудал дээр анхаарч ажиллая гэж бодож байна. За Нара